Хай тэгэхээр би жоохон сайн байгаа байх гэдгийг найдаж байна. Тэгээд миний жоохон хоолой өвдөх гэдэг болохоор жоохон хоолой сонсогдож магадгүй. Тэгээд юу ч гэсэн сүүлийн үед ягаад YouTube дээр бичлэг оруулаагүй гэхээр угаасаа надад яг нэг тийм урт сэдвээр яриа хийх юм ч тийм нэг амар санаа оноо байгаагүй. Тэгээд ярьсан ч гэсэндээ нэг урт болохооргүй юм шиг санагдсан учраас би зүгээр богинохон рилүүд аягүй хийсэн. Тэгээд өнөөдөр зүгээр нэг зүйлийн талаар ярилцмаар санагдаад магадгүй уртулж магадгүй гэж утсан. Тэгээд нэх амар ч уртуулахгүй байх гэхдээ ерөнхийдөө бол зүгээр ярилцъя гэдэг утгаараа юм бичлэг хийж байна. Мэдээж миний ярих байгаа сэдв бол хайрын тухай мэдээж нэлээд л хүмүүс их ярьдаг сэдв мэдээж л хүмүүс амьдралдаа хайр гэдэг зүйлийг мэдэрч багасаа л ахуулаад гэр бүл гэл ингээл явж идэг. Тэгээ зүгээр яг миний өөрийн амьдралын туршлагаас хайрыг зүгээр ярихыг хүссэн гэх юм хайр болон үерхэл гэрлэлт гэдэг нэг иймэрхүү зүйлүүд байгаа. Мэдээж магадгүй миний анзаарсан зүйл юу вэ гэхээр хүн болгоно л нэг тодорхой хэмжээний адилхан зүйлсүүдийн хоорондоо тулдаг байх. Адилхан тэр хайр гэдэг мэдрэмжийг мэдрэхин төлөө адилхан туршлагуудыг ихэнх нь хоримтлуулдаг байх гэж би аюух бодсон. Тэгээд мэдээж миний анзаараад байгаад ер нь хүмүүс ингээд нэг хүн татагдаад нэг хүн сайн боллоо гэж бодоход ихэвчлэн хид хідэн одоо төхөрөгдөлч гэх юм уу хитрхи тэр хүнийг ингээд өөр өнцгөөс харсан учраас хитрхи тэр хүнийг онцгой болгож харсан учраас хитрхи их тэр хүн өөрөнд нь таалагдсан учраас хүмүүс заримдаа хитрхи их overthink хийгээд хитрхи их алдаа гаргадаг зүйлүүдийг би аюух анзаарсан. Би ч угаасаа өөрөө алдчихсан өөрөө айгүй их ингээд бүтлгүтчихсэн учраас үнийг нь аюулсан ойлгоод ерөнхийдөө бол одоо нэг тиймэрхүү байдлыг ойлгодог болцсон учраас айлуулах сэргийлэхийг боддог болчихсон. Тэрний юу гэхээр хитрхи их одоо нөгөө нэг тэр хүнийгаа онцгой байдлаар хараад хитрхи их өөрчн таалагдсан учраас хитрхи өөрөөхөрөө байж чадхаа болчдөг. Хитрхи надаас салхажуул яана. Хэрвээ би амар их зүйл бичээд байвал надаас салхажуул яана. Хитрхи би ингээд наалдамхай байвал надаас салхажуул яана гэх мэтчлэн ингээд яг өөрөөхөрөө байж чадахгүй байж яг ингээд тэр хүнд тааруулахыг аюух оролцдог. Яг ингээд чи юунд дуртай вэ? Чи яадаг вэ? Мэдээж нөгөө хүнийгаа сонирхол ч юм уу нөгөө хүнтэйгээ зохицохын төлөө үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ тэр хүнд тааруулахын төлөө чи өөрөө өөрийгөө өөрчилж, өөрөө өөрийгөө хорж барих нь өөрөө яг үндэ ямар ч утгууч байхгүй. Яагаад тэгэхээр үерхэл гэдэг чинь хайр гэдэг чинь та хоёр хоёулаа яг өөрсдийнхоороо байгаа, яг өөрсдийнхоороо ингээд нэг хүлийн зөвшөөрөөд тэгээд гой хамтдаа ингээд тэр дурсамжийг бүтээж тэр гой ингээд туршлагуудыг хамтдаа бүтээх болохоос биш ерөөсөө нэг нь нөгөөдөө тааруулахын төлөө хайр ч юм уу үерхэл гэдэг зүйл ерөөсөө байхгүй байхгүй юу. Энд дээр миний яг амьдралын туршлагаас гэх юм бол надад нэг тийм кейс байсан гэх юм уу. Ерөнхийдөө бол би нэлээд emotionally талын хүн нэлээд ингээд юмыг мэдэрдэг, мэдрэмжээрээ жоохон ярьцдаг ч юм уу, жоохон илэрхийлждэг. Тэгээ ерөнхийдөө надад нэг хүн таалагдаад би тэр хүндээ ерөнхийдөө бол нэлээд ингээд тэр хүн тааруулах гэж аяг хичээсэн гэх юм уу. Тэр хүнийг ямар хүн бэ, яадаг вэ, идэг вэ гэдэг өөрийгөө жоохон хойшин тавиад тэр хүний талаар сонсоод тэр хүний дуртай зүйлийг нь хийгээд дургүй зүйлийг нь хийхгүй ч юм уу ингээд өөрийгөө аяг хүчилдэг байсан. Тэгээд нэлээд хичээсний эцэст ягаад ч юм тэр бүтээгүй. Нэлээд хичээсэн ч гэсэндээ нэлээд би өөрхөн талаасаа болж бүтггүй байгаа бүх зүйлийг тасахыг хичээсэн ч гэсэндээ тэр харилцаа бүтээгүй. Тэгээ би тэр хүний сонсчихсон хамгийн муухай өвдөлттэй одоо ч гэсэндээ миний толгоноос гардаггүй гэх юм бол ингээд мэдээж би өөрийнхөө мэдрэмжүүдийг хуваалцаж байгаа те ингээд ерөөдөө болвол урд шөнө нь одоо юу гэдэг би ингээд жоохон оройтч унтдагч байна уу эсвэл ингээд ажилдаа байсан ч юм уу ядарсан ч юм уу ингээд маргааш нь мэдээж сэрээд нэг руугаа бичдэг ч юм уу ингээд холбогдож байгаа. Тэгэнгүүт би нилээ ингээ оройтсон болохоор ингээд жоохон ядралттай байна, ийм байна. Тэр тийм байх шүү гэдэг ингээд хэлэнгууд надад хамгийн сүүл ингээ харьцаа болохтой юу гэж хэлчихсэн бэ гэхээр өөрийнхөө мэдрэмжийг бусдад битгий хэлээ, өөрийнхөө мэдрэмжийг өөртөө л үлдээ. Иргэн тойрны чинь хүмүүст ингээд амар гайтай байд юм аа, амар лайтай байд юм аа. Битгий ингээд өөрийнхөө мэдрэмжүүдийг ингээ бусдад яриад те. Наа чи яг үндэ хинд ч хамаагүй гэж аюу хэлжсэн. Тэгээд тухайн үед нилээ надад муухай өвдөлт өгчээсэн. Нилээ би ингээд нэрэл би мэдрэмжээ бусдад ярих хэсгүн болов нэрэл би ингээд өөрийгөө хуваалцах хэсгүн болов би тийм төмөр зүрхтэй байх хэвээр болов би ингээд юу ч болсон ингээд юу ч болоогүй юм шиг нэг юм хуваалцахгүй ярихгүй байх хэвээр болов гэж би айгүй их тэр талаар бодож шархалж эмзэглэж нэг тийм өөрөөсөө өөр хүн байхыг айгүй хэсэг хичээжсэн. Тэгээд эцэстээ би юу гэж утсан бэ гэхээр би заавал тийм байгаад шаардлагагүй гэж айгүй бодсон. Би яагаад заавал тийм байх хэвээр. Би яагаад өөрөөсөө өөр хүн болж заавал хэнийг нь хайрлуулах хэвээр. Тэгэж бодсон учраас би зүгээр л нэг тийм тэрнээс хойш би улам илүү их өөрийгөө задлсан гэх юм уу. Улам бүр ингээд мэдрэмжээ бусдаа хуваалцсан. Улам ихээр бүр ингээд битгий гэсэн зүйлийг нь би бүр шал эсрэгээр нь би бүр татсан байхгүй. Би бүр бүгдийг хийсэн. Үүнийгээ хариуд миний хамгийн гоё ойлгож авсан зүйл юу вэ гэхээр үнэхээр чамтай таарах хүн бол чамтай таарна. Үнэхээр ингээд чи overshare хийгээд үнэхээр ингээд өдөр шөнөжөнгөө бичдэг ч юм өөрхөн мэдрэмжийг амар илэрхийлдэг ч байна уу, амар наалдамхай ч юм уу үнэхээр чамтай зохицъя гэсэн хүн тэрий чинь улам гоёор хүлээж аваад улам зөрүүлээд чамтай гоё бичээд улам чамтай хуваалцаад улам чамтай илүү ойр байдсан юм гэдгийг би аюулсан ойлгосон байхгүй юу. Тэгэхээр ямар ч харилцаанд байсан найз нөхөд ч бай, үргэлж бай чи яг үнэндээ өөрөөхөрөө байж ижил чи харилцуулах хэрэгтэй. Нөгөө хүнийгаа ч гэсэндээ өөрөөхөрөө байх нь хүлэмжшүүлэх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн байдлаар тэр харилцаанд чи аль нэгэндээ ингээд тааруулахыг оролдоод эсвэл ингээд өөрийгөө хориод хүчлээд
Тиймэрхүү байдалтай байвал тэр харилцаа угаасаа бүтэхгүй гэсэн үг. Болох ёстой зүйл болно, болохгүй зүйл болохгүй гэдэгтэй адилхан чамтай таарах хүн, чамтай таарахыг хүсэж байгаа хүн ямар ч асуудлыг байсан ярилцаа шийдээд өөрсдөө хамтдаа байгаад таарна гэж утсан. Яг үүндээ бид нар ингээл жил ирэх тусам том болж байгаа. Жил ирэх тусам бид нар ингээ нас яваад залуужаад ингээд сүултээ бүр ингээ хөгшрөөд ингээд явдсан шүү дээ. Тэгэнгუთ яг үнэндээ хайр гэж юу юм бэ? Яг үнэндээ үерхэл гэж юу юм бэ гэнгუთ хичнээн бид нар нас явсан ч гэсэндээ хичнээн бид нар хөвшөрсөн ч гэсэндээ бидний дотоод хүүхэд гэдэг бол дотроо байж л байгаа. Тэр гаднах төрөх, гаднах нас яг үндэ ямар ч хамаа байхгүй. Бидний дотоод хүүхэд гэж тусдаа зүйл байгаа. Тэгэхээр үерхэл хайр гэдэг зүйлийн хамгийн гол зүйл нь юу вэ? Гаднаа бид нар хөвшин харагдсан ч гаднаа бидний нас явсан ч гэсэндээ бидний дотоод хүүхдэрээ байдаг учраас тэр хоёр хүн нэгнийхээ дотоод хүүхдийг баярлуулж, дотоод хүүхдийг нь аз жаргалтай байлгах нь өөрөө тэр хайр, тэр үерхэл гэдэг байгаа зүйлийг чинь үндсэн утга байхгүй юу? Тэрнээс биш бүгдээрээ ингээд дотоод хүүхдээ үл хаянгуудаа зүгээр л тэр том хүн шигээ нэгэндээ хүртэл том хүн шиг одоо тэр нийгэмд харуулдаг шигээ тэр одоо бие даасан тэр хүчтэй тэр сэтгэлээр ундаггүй тэр хариуцлагатай тэр хүнийгаа нөгөө нэг үерхэл хайр ойр байх хүнтэй байнгын харуулад явна гэдэг чинь над чинь яг үнэндээ амар утга учиргүй байхгүй бид нар нийгэмд гараад угаасаа л нийгэмд хүлээх ёстой хариуцлага үүргээ бид нар үүрэл явж байгаа тийм болохоор бид нар хариуцлагатай байх ёстой мэдээж ингээд зоригтой тиймээ зүйлүүд байгаа. Тэгэнгუთ яг тэр үерхэх, яг тэр хамт байх, яг тэр дотоод хүүхдээ гарах хүнтэйгээ тийм харилцааг үүснэ гэдэг чинь өөрөө ямар ч утга учиргүй байхгүй юу. Тийм болохоор зүгээр л миний одоо тиймэрхүү үерхэл салгаж байгаа хүнтэйгээ бичдэг ч байна уу ингэдэг зүгээр арга юу вэ гэхээр би зүгээр л өөрөөрөө байдаг. Би зүгээр л overshare хиймээр байл overshare хийдэг, ярилцмаар байл ярилцчихдаг. Ингээд бүх зүйлээ ингээл яг өөрөөрөө байлгачдаг. Хэрвээ тэр хүн таалагдахгүй тэр хүн явж болно. Яагаад би тэр хүнийг өөрийнхөө хажууд хүчлэх ёстой гэж эсвэл яагаад би тэр хүн заавал тааруулах ёстой гэж өөрийгөө өөрчлөн байран тэр хүн тааруулна гэдэг чинь өөрөө ямар ч утга учир байхгүй байхгүй. Тийм учраас ерөөсөө тэгээд ах шаардлага байхгүй. Өөрөөрөө бай. Тэгээ нөгөө хүн чинь үнэхээр чамтай бас өөрөөрөө байгаад хоёр хоорондоо болоод болж ивэл тэгэл тэр зүйл болно. Бас нэгэн сүүлийн үед миний зүгээр хайр дээр баримталж байгаа зүйл маань юу гэхээр би өөрөө айгүй их зүйлийг мэдрэх туртай, айгүй гүнзгийгээр мэдэрдэг гэх юм уу. Тэгээ бодоод үзэнгууд юу гэдэг. Үнэхээр л би нэг хүнийг хараад тэр хүнээс онцгой мэдрэмж аваад эсвэл нөгөө нэг анхны харцаар дурлна гэдэг шиг эсвэл нэг тиймэрхүү зүйлс байдаг шүү дээ хүнд нэг тийм гоё мэдрэмж төрүүлдэг, онцгой мэдрэмж төрүүлдэг. Үнэхээр л тийм хүн миний амьдралд гарч ирэхгүй бол би ерөөсөө тийм хайр дурлалтай орооцолдохгүй гэж юу боддог. Ягаад ч юм үнэхээр л тэр хүн таалагддаг бол тэр хүнээс ямар ч зүрх сэтгэл гарахгүй байхгүй. Тийм учраас юу гэдэг мэдээж би ингээд үерхэл ч юм уу эсвэл ингээд болцох ч юм уу мэдээж ингээд ерөөдөө нэг хүн таалагдаад ч юм уу ерөөдөө за боломжийн юм ээ гэж бодсон ч гэсэндээ яг ингээ надаас яг тийм зөвхний гүнээс надад нэг тийм ориглон мэдрэмж төрөх, нэг тийм гоё чихэрлэг мэдрэмж төрөх, яг бүр нэг тийм догтлох, тийм мэдрэмж төрүүлсэн хүн биш л болвол надаас ч гэсэндээ бас сэтгэл нэг гарахгүй мэн гэдэг би ойлгосон. Хичнээн тэр хүнийг хараад энэ хүний зангааш царай төрөхтэй ингээд хүмүүжил бүх зүйл нь ингээд ямар ч асуудалгүй гоё ч гэсэндээ би өөрөө тэр хүнийг ч гэсэндээ нэг тийм гоё онцгойгоор тийм гоёор мэдэрч чадахгүй байгаа учраас надаас ч гэсэндээ тэр хэмжээний их сэтгэл гарахгүй мэн гэдэг би ойлгосон учраас ерөнхийдөө болвол нэг тийм мэдрэмж авахгүй бол би ер нь аль болох нэг тийм хүмүүстэй уулзаад юм уу болцохоос жоохон зайлсхийж байгаа гэх юм уу. Ягаад ч юм надад зүгээр тэгж мэдрэгдэж байгаа учраас би тийм хүн хуураад хүний сэтгэлээр тоглох гэжсэндээ хүсэхгүй байгаа учраас хамгийн зүгээр нэг сонирхолтой инээдтэй ч юм уу тэнэг зүйл ярих юм бол ингээд мэдээж надад ч гэсэндээ тодорхой хэмжээний ингээд сонирхдаг хүмүүсийн тайп гэж байгаа. Гэхдээ яг ийм тим гэж хэлэхгүй. Гэхдээ ямарсан анхны харцаар юу гэдэг харангуйтаа үнэхээр ингээд бүх зүйл нь надад үнэхээр гоё таалагдж байгаа. Нэг тийм тохиолдол байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой ч юм уу тэнэг ч юм уу би амьдрал дээр одоо болох гайхалтай зүйл юу гэхээр миний сонирхдаг тайпны хүмүүс ягаад ч юм надад токсик байдаг. Ягаад ч юм энэ хүнтэй би баймаар байна, энэ хүнтэй л ингээд бүх зүйлээ өгөөд ингээ хуваалцаад юмаар нь гэсэн хүмүүс маань ягаад ч юм надад токсик надтай тохирдоггүй нэг тийм сонир хүмүүс байгаад байдаг байсан. Тэгээд би одоо л үүний учрыг ойлгохгүй магадгүй ойлгол ямар ч би таатай хуваалцсан гэхдээ ямар ч байсан одоохондоо болвол нэг тийм ягаад миний тайпны хүмүүс надтай тохирдоггүй ерөөсөй ойлгохгүй байгаа. Одоохондоо нэг миний зүрх сэтгэл бууж өгөхгүй байгаа учраас ерөнхийдөө бол одоохондоо байлгаж байгаа. Гэхдээ нэг тийм хэрвээ миний зүрх сэтгэл заа үнэхээр миний сонирхож байгаа хүн надад таарахгүй тийм токсик хүн байд юм байна гэд хүлээн зөвшөөрөх юм бол би миний сонирхлыг татсан ч гэсэндээ намайг зовоно гэд магадгүй зайлсхийх байх ирээдүйд надтай нэг тийм таарж байгаа хүмүүс нь яг миний сонирхол биш миний ингээд амар тийм сэтгэлийг тэгж хөдлөхгүй. Гэхдээ яг үнэхээр сэтгэл хөдлөж байгаа хүмүүс надтай таардаг гэж байгаа нэг тийм сонин зүйл явагдаад байгаа. Би үнийг юу гэдгийг нь одоохондоо л ерөөсөй ойлгохгүй байгаа. Тэгэхээр зөвхөн эцсийн гол поинтондоо орох юм бол үерхэл хайр гэдэг зүйл чинь угаасаа яг өөрөөхөөрөө байж хайрлуулна, өөрөөхөөрөө байж нөгөө хүний ч гэсэндээ хайрлна, нэг тийм гоё харилцаа байгаа. Тэгэхээр ерөөсөө тэгэж би ядаргаатай залхмаар санагдах үедээ би үнэхээр энэ хүнд ингээ гай болох үедээ гэж ерөөсөө бодоод хэрэг байхгүй. Чи өөрөөхөөрөө байж л чи өөрөөхөөрөө хайрлуулах хэрэгтэй. Тийм учраас
Хэрвээ чамд яг одоо ямар нэгэн краш ч юм уу сонирхож байгаа хүн байгаа. Тэгээд тэр хүнтэйгээ ингээд бичгээс жоохон айгаад ч юм уу би ингээд энийг хуваалцчул яана, ингэчүүл яана гэж бодож ивэл огт санаа зовох хэрэг байхгүй. Зүгээр л бүгдийг гарга бүгдийг бич тэр хүнтэйгээ ингээд үзэл бодол мэдрэмжээ хуваалц хэрвээ тэр хүн чинь зайлсхийгээд юм уу чамайг ань сэнддэг ч байна уу нэг жоохон тиймэрхүү сонирхгүй байгаа юм шиг хандлага гарвал тэгэл зүгээр өргөчих. Угаасаа болохгүй зүйлийг бид нар болох гэж хичээгээд хэрэггүй. Хүний сэтгэл зүрхийг гэсэндээ бид нар хүчлээд болгочдөг зүйл биш учраас зүгээр л явуулчих. Зүгээр л орхичих. Тэгэл болоо. Тэгэл асуулт шийдэгдэн. Зүгээр л зүр сэтгэлээ татаад авчих. Мэдээж явандаа дахиад шинэ өвчлөлөө таарах учраас ганц болохгүй байгаа зүйл дээр өөрийгөө зовоогдох юм шаардах байхгүй. Тэгэхээр хамгийн гой зүйл нь өөрийнх нь дотоод хүүхдээ ч гэсэндээ нөгөө хүнийхээ дотоод хүүхдтэй гоё найзлуулж, гоё дотн суулж, нэгнийхэн тэр дотоод хүүхдүүдийг гоё баярлуулахын төлөө байдаг учраас хэрвээ одоо яг ингээ бичээд ингээ яах вэ ийх үү би ингээ биччихвэл тэнийгэн болов гэж санаа зовох хэрэг байхгүй. Таарахгүй бол таарахгүй, болохгүй бол болохгүй. Тэгэхээр зүгээр миний ярихыг хүссэн зүйл нэг иймэрхүү төрлийн сэдв байлаа. Тэгэхээр ерхэд бол гайгүй ойлгосон байх гэж найдаж чинь эцээцтэй чи өөрөөрөө байж л харилцах учраас тэгж санаа зовгоодах зүйл шаардлага байхгүй. Болох зүйл болдгоор болно. Тэгээ болохгүй зүйл болохгүй болохоор л болохгүй. Тэгэхээр энэ хүртэл хамт сонсож ингээд миний үзэл бодлыг хуваалцсанд баярлалаа. Тэгээд ямарсан дараа нь бичлэг хэвэл тэр бичлэгээр уулзъя.